Сайн байцгаана уу үзэгчдээ. Дэлхийд дахин том хөтөлбөрийнхөө энэ удаагийн дугаарт бид Венесуэл улсад үүсэж байгаа улс төрийн хямралтай холбоотой сэдвийг онцолж байна. За энэ сэдвээр ярилцахаар бид Ахмад дипломатч, шинжлэх ухааны доктор, профессор Төмөр Чулуунг ураад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд. За Венесуэл улсад үүсэж байгаа энэ улс төрийн хямралыг ярихын өмнө Венесуэл улс гэж өөрөө ер нь ямар улс юм тийм ээ? Олон улсын харилцаанд жин нөлөө нь хэр юм? Бүс нутагтаа бас ямар одоо потенциалтай, байр суурьтай улс юм бэ гэдгээс ярилцлага эхлэе гэж бодож байна. За тэгэхээр Венесуэл улс гэдэг бол одоо энэ Өмнөд Америкийн хойд хэсэгт оршдог юм да. За зүүн талаараа бол одоо Атлантын далай, Карибын тэнгисээр хэлдэг. Зүүн одоо баруун хойд талаараа. За зүүн баруун урд талаараа болохтой зэрэг одоо урд талаараа бол Бразил, Колумб, Гаянатай хэлдэг юм л улс байна л да. Гурван улстай хэлдэг. Тэгээд далайд гарцтай. Далай гэдэг бол их тийм олон болон тохойтой усан тээвэр хөгжих диктата ийм нөхцөлтэй газар зүй талаасаа. За Венесуэл бол ер нь олон улсын харилцаанд хий юм бэ гэдэг талаасаа ярих юм бол энэ улс бол нэгдсэн үндэсний байгууллагыг үүсгэн байгуулсан цөөх улсын нэг юм лээ. 45 онд байгуулагдсан энэ байгууллага. Тэгээд бүс нутгийн байгууллага болох Америкийн улсуудын байгууллага гэж одоо байгууллага байт юм л та. Тэрний бас одоо үүсгэн байгуулсан 48 онд байна уу. Одоо энэ Венесуэл улс анх үүсгэж орсон гишүүнээр хэлсэжсэн юм байгууллага. За эдийн засгийн талаас бол Меркосур гэдэг байгууллага байдаг юм шиг байна шүү дээ. Одоо Латин Америкийн өмнөд хэсгийг хамарсан одоо Бразил, Аргентин, Чилийн улсууд одоо гишүүнээр нь ажилладаг. Энэний чинь бас одоо үүсгэн байгуулсан юм улс байна лээ. Өөрөөр хэлбэл гадаад бодлоготой бол энэ олон улсын харилцаанд бол идэвхтэй тийм байр суурьтай улс байна л дээ. За байгалийн баялаг ихтэй. Нэг ялангуяа нефтээр бол нефтийн нөөцөөр бол дэлхийд тэргүүлдэг юм улс байна. Уг нь Сауди Арабийн байсан юм лээ. Гэтэл сүүлийн хэдэн жил одоо хайгуул хийсэн үр дүнд бол Венесуэлийн нефтийн орд одоо ихтэй нөөцтэй гэдэг утгаараа бол ер нь тэргүүлэх байранд тулж утсан юм улс юм байдаг юм лээ. За улс урлтын хэмжээгээр дэлхийн хэмжээнд бол дэлхийн 5 улсын тоонд ордог юм улс байдаг шүү дээ. Тэгээ нэг онцлог нь юу вэ гэхтэн зэрэг тэр нефтээ экспортлоод одоо тэр тэндээс олсон орлого нь бол улсын төсвийн 80% эзэлдэг юм лээ. Өөрөөр хэлбэл ганцхан бүтээгдэхүүн гаргадаг. Ер нь бол цаана 20% нь бол яг кофе, какао гэдэг тажхан гаралтай түүхий одоо байна л да. Тийм бүтээгдэхүүнүүд байна лээ. Гэхдээ гол нь бол нефт юм бэл. Нефт олборлдог. Тэргээр амьдралдаг, тэрийг улсын төсөв бүрдүүлдэг. Ийм л улс юм байна лээ. За байгалийн баялаг ихтэй газар зүйн хувьд бол одоо стратегийн чухал байршилтай энэ улсад яагаад энэ хямрал үүсч вэ? Энэ хямралын одоо гол суурь үндэслэл нь юунаас ихтэй юм хизээ эхэлсэн юм? За би бол хараа энэ Венесуэлийн нэг тухайн Латин Америкийн орны мэргэжилтэн биш л дээ. Одоо би тэгж хэллэггүй болохгүй л дээ. Яг бол би одоо мэддэг зориулаад ярих их дургуй хүн л дээ. Тэгэхээр миний одоо энэ мэдлэгийн цар хүрээ хааны удгийн гэхэлэр Латин Америкийн бүхэлд нь би яасан хүн л дээ. Одоо тэрийг судалсан хүн бүхэлд нь. Тэгээ бүхэлд нь гэдээ ярих юм бол одоо хэд хэдэн нийтлэг тийм шинж одоо байдал байдгийг шинж төрхүүд гэх үү дээ. Одоо жишээлбэл бүгдээрээ Испаний колон байсан гэдэг чинь нийтлэг яхах байхгүй. Бүгдээрээ Испани хэлтэй гэдэг нь бас нэг нийтлэг. Энийг шинж чанартай байдаг. За ер нь цаг уурын одоо алуун дулаан уур амьсгалтай газрын баялаг ихтэй гэдэг нь бас одоо нийтлэг. Бүгд Латин Америк одоо энэ өмнөд Америкийн хөвд шүү дээ. Одоо хэлэхэд юм байгаа юм. Тэгэхдээ улс болгоно 27-8 улс байгаа шүү дээ. Одоо Испани хэлтэй Латин Америкийн улсууд гэж ярилдаг. Бидний нэрлэдэг. Тэгээ улс болгон өөр ингэсэн онцлогтой. Зарим нь баялаг ихтэй байхад зарим нь одоо ямар ч баялаг байхгүй тийм улс оч байж идэг. Зарим нь цөөхөн хүнтэй 100 хэдэн мянган одоо хүнтэй байдаг. Зарим нь бол одоо Венесуэлийн хувьд бол 31 сая хүнтэй гэж явдаг. За яагаад ингэ хямралд оров гэдэг бол энэ түүх талаас бол олон жил үргэлжилсэн тийм үжиг хямрал юм байна лээ. Энэ бол өөрнөг бол ганцхан одоо Уго Чавес юм уу Николас Мадуротой холбож болмооргүй юм байна лээ. Яг бол Уго Чавес төрийн эрхэнд хэзээ гарсан хэл 1998 онд гарсан юм шүү дээ. Тийм ээ. Урд нь төрийн эргэлт хийжсэн түүхтэй хүн л дээ. Цэргийн одоо цэргийн хүн л дээ. Манайхны гэлдэг цэргийн дарга байсан хүн л дээ. Тэгээ 98 онд одоо сонгуулиар гарч ирсэн. Арчсан сонгуулиар гарч ирсэн. 99 онд одоо юугаа үндсэн хуулиа өөрчлөөд тийм ээ. Боливарын бүгд найрамдах Венесуэл улс гэдэг нэртэй болсон. Өмнө нь одоо 98 он хүртэл зүгээр л бүгд найрамдах Венесуэл улс гэдэг нэртэй байсан. За тэгээд тэр үндсэн хуулиа өөрчлөөд үндсэн хуулийн дээр улсынхаа нэрийг өөрчлөөд ийм болж байна да.
Тэгээ мань одоо Чавесын явуулсан бодлого юу байсан гэдэг зэрэг хэтэрхий их популист бодлого явуулсан байдаг. Энэ популист бодлого гэдэг чинь бол одоо манайд ч бас ер нь ярих хэвээр асуудал гэж би боддог хүн шүү. Энэ чинь ганц Европын үзэгдэл биш. Энэ бол ганц одоо Виктор Орбан юм уу? Унгарын үгүй бол Италийн Салвинигийн асуудал биш байна. Энэ бол одоо энэ популизм гэдэг энэ одоо феномен тийм ээ, энэ үзэгдэл бол аль дээр байсан Латин Америкч байж исэн байна. За Чавес бол одоо тэрний одоо төлөөлөгч гэж хувьдаа үздэг нь л дээ. За тэгэхээр Чавес гарч ирээ яасан гэдэг зэрэг нийгмийн одоо амжиргааны төвшинг одоо энэ ядуучуудад туслах тийм ээ ийм бодлого явуулсан байна. Нийгмийн одоо юу гэдэг нь social халамжийн бодлого, social policy гэдэг чинь англиар. Тэгэхээр энэ юу гэсэн юм гэхдээ зэрэг одоо махсуугээд үсгэд бол талах тариа гэдэг үсэх юм бол одоо энэ сүү талахыг үйлдвэрлэх нэг өөрийн өртөгтэй байна да. Тэгэхээр мань хүн яасан гэхдээ зэрэг энэ одоо бүтээгдэхүүнүүд чи өөрийнх нь өртгөөс одоо дуугуур үнээр ард түмдээ нийлүүлсэн баг. Нийлүүлж эхэлсэн баг. Одоо энэ бол халамжийн бодлого гэж өөрөө бодсон байгаа юм л да. Ийм одоо байр сууриас хандсан. Гэтэл яасан энэ хоёр бүтээгдэхүүнээ чи үйлдвэр аж ахуйн газрууд бол ямар ч ашиггүй болчихгүй юу? Гүн чин өөрийн өртгөөсөө доогуур бүтээгдэхүүн одоо зараад ахаар чинь ямар юм нээд чинь. Тэгээд банкрот болоо одоо дампуурч байгаа юм. Тэгэхээр энэ Венесуелийн бүх үйлдвэрүүд ийм болцсон ба. Бүгдээрээ дампуурах юм хэмжээнд хүрсэн байгаа. Тэгэхээр юм үйлдвэрлэдэг болсон гэж. Ганцхан нефт л гадаад гаргадаг. Тэндээс одоо дотоодын үйлдвэрлэл үндсэндээ зогссон байна. Нефтийн үнэ нь бас зах зээл дээр хямдсан. Нефтийн үнэ бол бас одоо дэлхийн олон улсын зах дээр бол бас унсан шүү дээ нэг хэсэг бол. Агуунсан дахиад одоо 2000 оноос эхлээд дахиад өссөн юм байна. Тэгээд энэ байдал чи явсаар байгаад одоо энэ одоо хямрал төрөгч. Өөрөөр хэлбэл энэ бол санхүүгийн хямрал, эдийн засгийн хямрал, дээр нь гадаад харилцааны хямрал тийм ээ. Гол түнш нь бол Америкийн нэгдсэн улс, Америкийн нэгдсэн улстай улс төрийн түвшинд бол харилцаа их хэмжээгээр муудсан юм л та. Тэгэхээр энэ Америктэй харилцаа муудна гэдэг бол Венесуелийн хувьд бол маш аюултай асуудал байхгүй та. Юунаас олж муудсан? Үндэсний аюулгүй байдал талаасаа, тусгаар тогтнол талаасаа, газар нутгийн бүрэн бүтэн байдал талаасаа гэдэг. Энэ болон өнцгөөс авч үзэх юм бол туйлын аюултай. Энэ юунаас болсон бэ гэхээр за би үннийг хэлье. Ягаад гэвэл би 2001 онд чинь Кубад томилогдоод очсон. Элчин сайдын яамда. За тэнд бол 2003 он хүртэл байсан. Тэгэхэд 2002 онд ийм нэг юм болохгүй юу? Төрийн эргэлт болсон. Венесуэлд. Тэгэхэд Уго Чавес чи ерөнхийлөгч бол 3 жил болцсон байсан. Тэгэхэд нэг өдөр нөгөө Уго Чавес ерөнхийлөгч алга болчихгүй юу? Яасан гэсэн төрийн эргэлт гарсан байна. Оронд нь Кармона гэдэг бизнесмен болсон байна. Өөрөөр хэлбэл одоо тэр аж үйлдвэрийнх нь тийм ээ эдийн засгийн салбарынх нь пүүс компанийх нь тэр Кармона гэдэг одоо бизнесменийг ерөнхийлөгч болгоод Уго Чавесыг баривчлаад ниск онгоцсон суулгаад нэг нэр нь үл мэдэгдэх тэр Венесуэлч олон аралтай тэр Атлантын далай дотор тэр л аваа явцсан баг. Тэгээд хаа чи үе чи болоод явчихсан тэргээрээ тэгээ яасан гэтэн зэрэг тэр нэг эзгүй аваач нэг арал дээр аваачаад нэг байшинд хороод нэг цэргээр одоо харгалзуулсан баг. Хамгаалт төрсэн баг. Тэгээ өнөө Чавес чи ер нь юу болсныг гадарлаад зүгээр л одоо ажиллаа хийгээ явж исэн хүн чинь. Тэгээ нэг очиж нэг үйлдвэрийн газар очих гэж явж яхад замаас нь нөгөө нисэх онгочийн барьж байгаа л нөгөө өөр тийш нь аваа явчихгүй та. Энэ бол нөгөө Джеймс Бондын кинонд гардаг шиг тийм л юм болсон байгаа юм. Тэгээд тэр цэрэг нь одоо ямар нэгэн хэмжээгээр одоо хил нэвтрүүлцэх юм одоо дохоо зангаа өгөх хэрэгтэй, мэдээлэл дамжуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр манай яасан гэдэг хармаанд байсан цаасны хэлтэр тасархан дээрээ бичээд тэргээ тэгээ хогийн савлуу шидсэн байгаа. Тэгээд тэр цэрэглүү ингээд банк дохоод исэн байж байгаа. Бүгд ярьж болохгүй. Тэр чинь баа харгуулууд байж идэг нөгөө Кармоны төрийн эргэлт хийсэн нөхдийн далын хамгаалтууд хажууд нь байж идэг. Үг дуугарч болдоггүй. Тэгэхээр дохоо зангаагаар одоо хил нэвтэрцэх шуураар байдаггүй. Тэгээд тэр цэрэг нь ойлгоод тэр цаасны тасархааг энэ хогийн савнаас аваад тэгээд сав учрыг мэдсэн баг. Улс орон даяар ерөнхийлөгч ерэн сурвалж хийсэн юм чинь одоо мэдж таарна шүү. Тэгээ юу болсны мэдээ тэр нөө цэргийнхэнтэй хэлээд тэгээ буцаагаад одоо уугаач авсан чинь төрийн дэргнээр нь тавьсан шүү. Ийм сонин болсон. Би бол тэгэхэд гаванд байсан наад түүхийг сайн мэдж байгаа. Энэ төрийн эргэлтийн ард хэн байсан юм? Энэ төрийн эргэлт нь бол Америк нэгдсэн улс байсан. Нефтний асуудал гэж би яриад байгаа чинь энэ нефт гэдэг чинь бол энэ Венесуэла ард түмний баялаг гэдэг нь үнэн. Тэгэхдээ тэрийг бол энэ нефтийг бол Америкууд бол би түрүүн хэллээ шүү дээ. Тэр 80% нь Америкууд авдаг, 40% нь Америкууд авдаг. 80% нь одоо тэр улсын төсөвт ордог. Гэхдээ тэр 40% нь авна гэдэг чинь
одоо Венесуелийн нефтээр одоо тэр аж үйлдвэрүүд нь ажиллаж байгаа захиргаанаас элдв юм байна шүү дээ. Нефт одоо бензин тус одоо шатхан элдв юм одоо машинууд дээр чинь гэх мэтлэн. Тэгэхээр эн чинь бол Америкийн хувьд стратегийн ач холбогдолтой. Энэ стратегийн энэ улсын чинь бол Америк алдмааргүй байдаг. Яагаад гэвэл Чавесийн бодлого бол дэндүү популист чиглэл явцсан байхгүй. Популист чиглэл. Нийгмийн халамж гэдэг. Тэгээ Америкийн тэр одоо сонирхлыг юм бодохтой юм да. Ингэж явсангүй. Тэгээ эндээс чинь болоод энэ Америкууд бол миний үндсэн дайсан юм аа. Тийм учраас энэ Америкуудтай ер нь холхон байх хэрэгтэй юм байна. Харин одоо намайг байнгад дэмжиж ирсэн одоо Куб гэдэг улс руу ойртох хэрэгтэй байсан юм аа. Ингээд Венесуелийн гадаад хөдөлгөгч зарчмын өөрчлөлт 180 градус хэрэгжихгүй. Тэгээ тэр нь бол Америкч дургу. Гэхдээ ер нь бол Америкийн одоо холбоотнч дургу. Латин Америкч дургу. Нэг ялангуяа Бразил, Колумб гэсэн хэд улс бил Эквадор гэдэг. Энэ улсууд бол бүр дургу. Яг тэр чинь нэг одоо төвд амьдардаг улс ч одоо тийм шүү дээ. Нэг ашиг сонирхол байна тэр чинь гэх мэтлэнгээр. Ийм түүхтэй юм байна лээ. За тэгээд асуудал бол цаашдаа уламдаа хамжираад эхэлсэн. Яагаад гэвэл Венесуэл яасан гэхдээ зэрэг тэр Венесуелийн нефтийн том одоо цооногууд, уурхайнууд тэрийг бол Америкууд эзэлж ирсэн. Америкууд. Тэгээд тэр үйлдвэрүүд одоо нефт одоо боловсруулах тийм ээ. Нефтийг одоо боловсруулдаг тэр үйлдвэрч бүгд Америкийн иргэдийн эзэмшилт байсан. Өөрөөр хэлбэл хувийн өмч байжсэн байхгүй Америкийн иргэд. Тэрий чинь бүгд улсын болгоцсон. За ингээд асуудал эхэлнэ. Америкийн ашиг сонирхлын эсрэг. Өөрөөр хэлбэл Америкийн Венесуэлд эдийн засгийн ашиг сонирхлын эсрэг асуудал гарч байгаа байхгүй юу энэ чинь. Тэгээ өөрөө хувийн өмчөө булаалгацсан хүн ч одоо яах юм бэ? Тэр ч одоо эсрэг бодлого явж таараа шүү дээ. Өмчийн булаагаад авч чинь, хүчээр авч чинь, улсын булгаа хийж чинь. За тэгээд зарим одоо бүр нефтийн компаниуд одоо Америкийн эзэмшлийн компаниудыг хаацсан. Үйл ажиллагааг нь зогсоодсон. Тэгэхээр эн чинь нөгөө экспортод гаргадаг гол бүтээгдэхүүн экспортын хагаа ижлэр чинь энэ ус чинь нөгөө валютын гадаад валютын орлогдох нь алга болно. Тэгэхээр энэ ийм олон хүчин зүйл наа чинь байгаа юм. Тэндээс биш өмнө нь бол бас надад асуудал чи явж исэн юм лээ. Дандаа л одоо Америкуудтай л асуудал ярьж исэн, сайдж исэн, муудж исэн ийм л асуудал. Даймжирсаар яваад өнөөдөр энэ Мадурогийн одоо даймжирсаар байгаа л өнөөдөр энэ Мадурогийн асуудал гараад ирсэн байна. За энэ Венесуелийн улс төрийн хямрал бас нэг талаараа Америк болоод түүний холбоотон өрөндийн улс орнуудын ашиг сонирхолтой зөрчилдсөний үрээр тэдний одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудын явуулж байгаа хэвлэл мэдээллийн дайн гэдэг энэ зүйл бас энэ улсын дотоодын асуудлыг ийм одоо хурцаар гаргаж ирэх нөхцөл байдлыг үүсгэв гэдэг зүйл харагдаж байна. За тэр наадах чинь бас их нарийн асуудал байгаа юм. Одоо ер нь бол энэ хэвлэл мэдээллийн асуудал гэдэг чинь ганц Венесуелийн асуудал энэ чинь ерөөсөө дэлхийн нийтэд холбоотой асуудал. Энэ фейк ньюс гэдэг одоо нэг шин нэр томьёо гарч ирж байгаа шүү дээ. Одоо худал мэдээ тараадаг, цацдаг, барьдаг одоо энэ чинь. За яг хөө Венесуелийн тухай одоо яригдаад байгаа энэ томоохон компаниуд нь хэвлэл мэдээллийн эдгээр бол зарим нь бол одоо үнний хөвтэй байгаа юм. Зарим нь бол бүр эсрэгээр огт доор үндэсгүй юмнуудыг зөндөө засаж ин л дээ. За одоо би мэрэгчтэй хүний үедүүд нүдээр харахад тийм харагдаад. Жишээлбэл одоо нэг муу юм болчих ер нь Америктэй л муудсан болвол ер нь муул хүн байж таарах гэдэг. Тийм. Тэр л юм чинь одоо Венесуэл дээр гарч ирж жишээ. Энэ одоо Мадуро бол одоо ер нь манай дайсан юм байна. Энэ бол одоо авторитар юм байна. Энэ бол диктатор юм байна. Энэ бол одоо ард түмнээс одоо засгийн ерхий булааж авсан нөхөр байна. Энэ бол одоо сонгуулийн бүтээн тулсан нөхөр байна. Энэ бол бүх насаараа ерөнхийлөгч болохыг хүсдэг нөхөр байна. Энэ бол албан тушаалдартай. За ер нь бол ингээ наадахыг чинь үргэлжлүүлээд жагсаалтыг яах юм бол эд чинь бүгдээрээ л одоо энэ Америкийн томоохон компаниудын Америкийн засгийн газрын эрх ашигт нийцсэн мэдээлэлүүд ингээд цацаад байгаа байхгүй. Үнэн байдал бол жаахан өөр юм байдаг шүү дээ. За тэгэхээр бодисоор яг Мадуро яг дарангуйлагч юм уу биш юм уу? Нөгөө талд өөрийгөө одоо төр ерөнхийлөгчгээ зарлцсан тэр Хуан Гуайдо гэдэг ямар бас бодлого явуулах гэдэг юм. Яг бодит мэдээллийг та судлаач хүний хувьд юу гэж бодож байна? Би бол шүү дээ тэр Мадуро энэ Чавес хоёрыг бол дарангуйлагч гэж бодохгүй байгаа шүү. Бодохгүй байгаа. Энэ бол одоо сонгодог популистууд. Популистууд болгоно бол дарангуйлагч байдаггүй шүү. Үгүй. Дарангуйлагч гэдэг чинь одоо цэргийн хүчээр одоо юу гэдгийг одоо элдв юм хин наадахч гэж одоо тодорхойлтод өгч болно. Популист гэдэг чинь бол одоо шинэ гарч ирж байгаа энэ улс төрийн феномен, улс төрийн үзэгдлийнхаа хувьд одоо би ард түмнийхээ төлөө явж байна. Энэ миний дайсан ард түмний дайсан юм аа. Энэ дайсан чинь бол Америк юм аа гэдэг ийм нэг лооцсон дэвшүүлэг гараад ирдэг. Энэ усуудыг чинь хэлж байгаа. Ийм л хоёр хүн байгаа наад хоёр чинь. Нэг нь бол эхийн давсан, нөгөөх нь тэр бодлогыг өргөжлүүлээд явж байгаа. За тэгвэл сөрөгчин ямар одоо ард түмэнд хэрэгтэй, улс оронд хэрэгтэй бодлого амлаж байгаа.
Тэгээ Гуайдо бол юу гэж хэлж байгаа нөхтөн зэрэг бас тэр хүн юу гэдгийг хүлээж авч болох үсэх тийм одоо үндэслэл гаргаж байгаа юм. Ягаад нөхтөн зэрэг энэ 18 он сонгуул явлаа шүү дээ. Тэнд бол Мадуро 67% санал авсан гэж байгаа юм. Тэгээ одоо дахиад ерөнхийлөгчөөр 2 дахь удаага сонгогдож байгаа. Гэтэл сөрөг хүчин юу гэж үзэж байгаа вэ? Энэ бол худлаа юм аа. Ийм үр дүн байхгүй. Энэ сонгуул бол будлаантай болсон юм аа. Энэ сонгуул бол шударга биш болсон юм аа. Тийм учраас одоо яг өнөөдөр Венесуэлд бол ерөнхийлөгч байхгүй гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч байхгүй нөхцөлд яадаг гэхтэн зэрэг үндэсний ассамбле гэдэг нь манайхаар парламент. Үндэсний ассамблеийн дарга нь ерөнхийлөгчийн үүргийг төр орлон гүйцэтгэх гэсэн заалттай. 333 дугаар заалт байна. Венесуэлийн үндсэн хуулийн. Тэр заалтын үндсэн дээр одоо би төрөөр одоо миний бие одоо ерөнхийлөгч гэж одоо манай үндсэн хуулийн дагуу би ингэж өөрийгөө зарлж байгаамаа гэдэг юм чинь. Тэр нь бас үндэстэй байхгүй. Хэрвээ сонгуул одоо тийм будлаантай явагдсан болбол үнэхээр одоо тэр сөрөг хүчнийх нь зөв байгаа байхгүй юу? Тэгж ерөнхийлөгчөөр зарладаг нь ч бас зөв байгаа байхгүй юу? Тэгэхээр сонгуул будлаанцсан юм уу одоо шударга болсон юм гэдгийг хэн тодорхойлох вэ? Тэгэхээр энэ чинь том асуудал байгаа байхгүй. Мадуро болохоор шударга болсон гэдэг. Сөрөг хүч нь болохоор үгүй тийм биш гэдэг байдаг. Тийм биш учраас би одоо үндсэн хуулийнхаа дагуу одоо ерөнхийлөгчөөр одоо би өөрийгөө тунхаглаж ийн гэдэг ингээд байдаг. Тэр юм одоо нэг улсад 2 ерөнхийлөгч гараад ирсэн. Тэгээ нэг улсад 2 үндэсний ассамбле бас гараад ирсэн. Нэг нь Мадурогийн одоо үндэсний парламент, нөгөөх нь Гуайдогийн одоо парламент гэдэг ингээ гараад ирсэн. Ийм улс төрийн тодорхой ус байдал юм болчихсон байна. За тэгэхээр одоо нөхцөл байдлыг харахаар энэ дотоодын сонгуультай холбоотой маргаан, улс төрийн хямрал, эдийн засгийн асуудал Венесуэлийн ард түмэн өөрсдөө дотооддоо шийдмээр юм шиг харагдаад байгаа. Гэтэл олон улс одоо энэ Венесуэлийн сөрөг хүчний үндсэн хуулийнхаа тэр заалттай холбогдуулж зарлаад байгаа энэ төр ерөнхийлөгч бий мөн гэд зарлцсныг одоо хүлээн зөвшөөрнө гэд улс орнууд бас засгийн газар зөвшөөрсөн байна. Энэ нь одоо олон улсын эрх зүйгээр ер нь яаж зохицуулагддаг ийм одоо нөхцөл байдлыг. Гэхдээ энэ бол юу л да, энэ бол цэвэр Венесуэлийн дотоод асуудал л да. Энийг бол олон улсын эрх зүй гэдэг юм байхгүй юм чинь. Олон улсын эрх зүй бол 3 улсаас дээш улсууд ороод ирэхлээр олон улсын эрх зүйн орно шүү дээ. Энэ одоо Венесуэлд болж байгаа юм чинь бол цэвэр одоо Венесуэл улсын дотоодын асуудал. Энэ сөрөг хүчин бөгөөд Мадуро энэ хоёр чинь хоорондоо ярих хэвээр. Энэ хоёр чинь хоорондоо ширээний ард суугаад хилцээ явуулах хэвээр. Тэгж жагаад. Тэгээ одоо энэ ер нь бол миний бодоход бол хамгийн зөв шийдэл юу вэ? Сонгуул дахин сонгуул явуулах хэвээр л гэж би бодож байгаа. Сонгуул явуулах одоо шийдэл гарах уу? Одоогийн нөхцөл түн хүнд байх шиг байна. Яг бол Мадуро тэр чинь зөвшөөрөхгүй байна. Яг бол энэ 18 онд сонгуул явсан. Би тэнд нь ялсан. Одоо би ерөнхийлөгчийн албандаа 2 дахь ороод ингээд тангаргаа өргөөд одоо би жинхэнэ ерөнхийлөгч нь би байна гэдэг ингээд байгаа байхгүй. Ингээд гүрийгээ суучглаар чинь тэгээ энэ ямар ч одоо тийм тохиролцох компромисс хийх тийм асуудал байхгүй болчиход байгаа юм л да. Тэгтээ энд бол олон улсын зуучлал хэрэгтэй. Одоо Оросууд би зуучлал гэж хэлж байна тийм үү? За одоо Европын холбоо зуучлал гэж байна. Гэх мэтлэн энэ зуучлал бол хэрэгтэй. Тэгээд энийг бол аль болох хамгийн аюултай асуудал бол гадаадын одоо 3 дахь орны интервенц одоо цэргэлэн орох асуудлаа сэрэмжлэх хэрэгтэй байна. Тийм эрсдэл одоо харагдаж байна уу? Тийм эрсдэл бол байгаа. Тийм одоо аюул бол байгаа. Гэхдээ одоохондоо хол харагдаж байна. Ер нь болохгүй байгаад ер нь энэ Венесуэлийн асуудлыг би бол нэг 3 вариант байна гэж үздэг байгаа. За нэгдүгээрт нь бол энэ Мадуро гэдэг ерөнхийлөгч өөрийгөө ерөнхийлөгч гэж үздэг байгаа, хууль ёсны гэж үздэг байгаа юм бол ер нь би албан тушаалаа өгөхгүй гэж нэлээд гүрийх нэг юм вариант байна. Ийм хувилбар байна. Тэгэхдээ энэ бол нэг удахгүй нэг ирээдүй муутай ийм хувилбар. Ягаад гэвэл цэргийнх нь одоо их дэмжиж байгаа шүү дээ. Тийм ээ? Цэргийнх их дэмжиж байгаа. Яагаад Мадурог Чавесыг цэргийнх нь дэмждэг юм аа гэсэн. За одоо Чавес харахгүй. Тэр чинь цэргийн хүн байсан угаасаа. Тий? Яагаад дэмждэг юм гэхдээ зэрэг энэ авилах хэл ахвал их авсан да. Одоо тэр цэргийн одоо батлан хамгаалахны сайд генералуудыг бол их том олон албан тушаал томлсон баг. Чавес ч тэр энэ Мадуро ч тэр. Тэр нь батлан хамгаалахын сайд гээл юм томлсон байгаа. Хөдөө аж ахуйн яамны сайд гээл ингэ томлсон байгаа. Төв банкны ерөнхийлөгч гээл генерал хүн шүү дээ цэргийн хүний. Тэр улсууд ч одоо хаан бүх эрх мэдлийг авчихсан. Одоо энэ эдийн засгийн одоо гол одоо хөшүүргүүдийн гартаа оруулсан байна. Жишээлбэл одоо талах сүүний ямиг чинь хөдөө аж ахуйн сайд мэддэг. Тэр тараадаг одоо тэр халамжийн юмнуудыг хөдөө аж ахуйн сайд нь мэддэг.
Эд чинь тэгээд энэ хоёр одоо ерөнхийлөгч Чавес, Мадурос хоёрын үед одоо түүлдэ хүртэл баяжсан улс. Өөрөөр хэлбэл авилгалын асуудал энд гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ барууныхны хэлээд байгаа авилах хэл ахвалчин бол бодиттой юм байна. Энэ үнний ултай юм байна. Энэ одоо хэвлэл мэдээллийнхний шуугаад байгаа энэ юм чинь. Тэгэхээр энэ чинь нэгдүгээр ард түмэн бол ядуурч юм. Мөн үү? Ядуурч юм. А хоёрдугаар бол энэ одоо орох өстой тэр нефтийн морлого чинь бүгд одоо хэдэн одоо олигарх гэж ярьдаг юм л да. Манайхнаа бол олигарх надад чинь. А тэр хэдхэн хүний одоо цэргийн эрхтнүүдийн гарт төвлөрч байгаа юм. Тэр энэ эсэргүүцлийн цуглаан чинь одоо энэ жагсаал цуглаан чинь бүгэнтэй холбоотой шүү дээ. Одоо ард түмний ходоод гэж хоосон байх ч одоо яах юм бэ? Хичнээн сайн засгал популизм ярианаач нэмэргүй байгаа байхгүй. Тэгээд тэр цэргийн эрхтнүүд чинь болохоор баахан хэл хавхал авцсан нөхдүүд байдаг. Тэгээд Мадурог л одоо албан тушаалаас огцруулчих юм бол энэ нөхдүүд чинь бас хэцүү байхгүй. Хувь заяа өмч хөрөнгөтэй болоод авсан. Тийм ээ? Тодорхой банкнд халамжтай болоод авсан. Тэндээсээ саламжт наадвалчихна. Тэгээд засаг төрөөлж гэх юм бол тэгээ одоо тэрийгэ дэмжээ тэндээ одоо ингээд байгаа юм дэр байхгүй. Ер нь бол Латин Америкч нэг хоёр юм онцлог байдаг юм ч та. Нэг нь бол цэргийнх нь хүчтэй. За та нар санаж байгаа 73 Чилийн төрийн эргэлт болох чинь Пиночет гэдэг тэр чинь цэргийн эргэлтэнд дархлангууд нь хэрэгтэй. Ерөөсөө дургуун өрвөл тэгээд төрийн эргэлт хийгээд засгаа авчдаг юм лээ. Гүрийгээд авах юм бол цэргийнх нь одоо буруудыг шаарч мэд. Ялангуяа залуучууд. Тэр том одоо удирдах тушаалын одоо генералууд бол их дургу байгаа л да. Доод тушаалын офицерууд нь болохтан зэрэг их дургу. Тэгээ одоо нөгөө тал руу сөрөг хүчин лөгөө урваад одоо тийшээ явж шít. Энэ нэг хөвлөр. За нөгөө нэг хөвлөр нь болохтан зэрэг Николас Мадуро сайн дураараа засгийн эрхээ одоо ажлаа хүлээлгэж өгөхөд ингэж хүлээлгэх. Гэтэл энэ бол их боломж муутай юм шиг байна. Тэгээд энэ хүн чинь өгчхтэн зэрэг одоо яах вэ? Энэ хүний ч одоо элдв эдийн засгийн ашиг сонирхол элдв сонирхол байж байгаа. Эндээс ч хүн татгалзана гэж амарх үзүүлэлт. Энэ бол ганц Венесуэлч байдаг асуудал биш. Дэлхийн нийтээр тийм шүү дээ. Сайн дураараа албан тушаал өгнө гэдэг бол ер нь арга байхгүй да. Их ховор доо. За энэ хоёр дахь нь. За гурав дахь нь ямар байдгийг гэхдээ зэрэг Колумбо, Бразил гэдэг одоо энэ барууны чигш гомт улсууд байна шүү дээ. Одоо Болсонаро байж энэ Бразилийн за тэр одоо хиний Иван Дуке гэдэг нөхөр байж Колумбийн сая шин сонгогдсон. Хуучин биш. Хуучин Лула байсан, энэ байсан тийм ээ. Темерэн тэр байсан юм чинь Бразилч. А энэ чинь нөгөө Нобелийн шагнал авдаг нөхөр байсан. Өмнөх хөрөнгөлөгч. Тэд нар тэхгүй байсан. Одоо энэ барууны хүчин төрийн эрхэнд гараад ирсэн энэ хоёр улс дээр эднэрийн одоо тийм цэргийн хамтарсан цэргийн одоо төрөнгөл орж ирж магтгүй. Эрсдэл байна тийм ээ. Тий, эрсдэл байна. Одоо гадны төрөнгөл. А тэн дээр нь Америкийн нэгдсэн улс. Америкийн нэгдсэн улс бол хэлж байгаас Жон Болтон нэг үг алдчихсан, ам алдчихсан нэг юм байж байгаа. 50000 цэргийг Колумб руу оруулна гэдэг. Америк 50000 бол хангалтгүй л дээ. Одоо төрийн эргэлт хийхэд, цэргийн эргэлт хийхэд. Тэгэхээр тэр хоёртай хавсарч байгаад нэг ийм юм одоо цэргийн одоо төрөнгөлөл Венесуэлийн эсрэг нэг үлдэж магадгүй байна. Энэ бол холын одоо юу гэдэг юм бэ боломж тэгтээ харагдаад байгаа юм надад чинь. Энэ бол маш аюултай. Энэ чинь бол нөгөө 79 он зөвлөлт улс Афганистан цэрэг оруулдаг, нөгөө Америкчин далай донд нөгөө Вьетнам цэрэг оруулдаг шиг ийм ужиг дайны одоо эхлэлийг тавьчих магадгүй Латин Америкт. Тэгэхээр энэ эндээс аль болох л одоо зайлсхийх хэрэгтэй гэж би өвдө бодоод байгаа юм. Тэгвэл яг л дайн хэрэггүй л дээ. Энэ чинь бол 50 замаар одоо хилцээний замаар шийдэх хэрэгтэй асуудал байна л гэж би ингэж хараад байна. Ийм гурван боломж байгаа. Эцсийнх нь бол 50 зам гэдэг миний хэлээд байгаа чинь. Энэ бол ширээний ард суугаад надад асуудал шийд. Хэн нэг нь болт хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол наадах ч ужиграад тэгээд айгүй бол одоо нөгөө иргэний данж дотороо дайчиж мэдэн шүү. Нэг нь Гуадогийн тал гээд нөгөөдөл нь одоо Мадурогийн тал гээд нөгөө хайрамчин хоёр хуваагдаад эхлэх юм аюул бас байгаа юм л. Тэгэхээр эн чинь энэ чинь иргэний дан гэж хэлж байгаа. А иргэний дан гэдэг бол туйлын аюултай. Эдийн засгаас улс төрийнхөө стратегийн талаас гадаад орчныхаа талаас. Ийм л юм бигэлмэр байна. Энэ Венесуэлд үүсэж байгаа энэ улс төрийн нөхцөл байдал гадны улс орнуудын илэрхийлж байгаа байр суурь энэ олон хүчин зүйл дээр дүгнэлтийгээ харахад Венесуэлийн энэ асуудал Америк тэргүүтэй өрнөдийнхэн за социалист коммунист чиг баримжаатай дэлхий дээр байгаа цөөн хэдэн улсын одоо улс төрийн ашиг сонирхлын Латин Америк дахь одоо ашиг сонирхол өрнөдийн одоо Америк тэргүүтэй орнуудын ашиг сонирхлын зөрчил өнөөдөр Венесуэлийн энэ улс төр дээр илэрж байна уу? Та ийм дүгнэлт ийм нөхцөл байдлыг эндээс харж байна уу? Тэгж хийж болно. Ийм дүгнэлт хийж болно. Яг бол энэ чинь одоо Америк, Оросын энэ зөрчилтэй байна тийм үү?
Америк хятадын зөрчилдөөн үнэн хэрэгтээ бол энэ чинь цаана ийм л яваа шүү дээ. Америк Ираны зөрчилдөөн. Энэ чинь болохтой зэрэг энэ Мадурог дэмжиж байгаа чинь Орос, Хятад хоёр, Турк, Иран гэж байгаа шүү дээ. Куб. Өлдөө. Одоо их тийм хүчтэй дэмжиж байгаа. Цаана нь бол одоо зүгээр ингээ хүлээж нэ тарцнаад байгаа ус зөндөө байгаа л да. Зөндөө баг. Нөгөө талд нь болохтой Америк нэгдсэн улс мэдээж тэгэл Латин Америкийн нөгөө түншүүд нь байж байгаа. Холбоотнууд нь Болсонаро байж энэ төр Дуке байж Колумби ингээд цаашаа Чили мэлж орч мэднэ. Эквадорч орч мэднэ. Тэр Өмнөд Америкийн. За Панамын тэр гэсэн улсууд байна л да. Тэр одоо Мексик бол жишээ их том нөлөөтэй улс шүү дээ Латин Америкт. Мексик бол одоо энэ арчсан сонгуулиар гарч ирсэн ерөнхийлөгч бид дэмжинэ гэдэг ингээд суугаад байгаа. Одоо Кубта нэг адилхан тийм байр суурь баримтлаад байгаа юм л да. Тэгэхээр эн чинь одоо энэ дэлхийн улс орнуудыг хоёр хуваацсан юм болоод байна л да. Наач хоёр хуваагдсан. Нэг нь төлөө нөгөөх нь эсрэг гэдэг. Тэгэхээр энэ геополитикийн том тоглоом энэ одоо нэг хэсэг чинь одоо энэ Венесуэл болчиход байна. Цаана нь юу вэ? Цаана нефт гэж. Одоо газрын баялаг. Тэрийг булаацалцсан. Яг гэвэл энэ Орос ч бол энэ чинь 17 тэрбум долларын юутай хөрөнгө оруулалт улс шүү дээ. PDVSA Petroles de Venezuela гэдэг тэр улсын компани 17 тэрбум. Хятад ч одоо хэд байдаг юм бэ? Хятад бас одоо өөр ингэсэн сонирхолтой байдаг. Тэгээд тэр Мадурогийн засаг унчих юм бол одоо энэ бол хөрөнгөч одоо оруулсан хөрөнгөч одоо тэгээд юу ч болчих гээд байна. Газпромын одоо тэр хөрөнгөч нь тэгээд байхгүй болно шүү дээ. Эргүүлээд буцаагаад авах юм ч аргагүй болчихсон. Тэгэхээр чинь эдийн засгийн сонирхол бас байна шүү дээ. Дээр нь стратегийн сонирхол байж шүү дээ. Орсын эрх ашиг явж гэнэ гэдэг одоо Кубыг дэмжих. Одоо сая өчигдөр өглөө Болсон мэдгдэл хийж байна л да. Джон Болтон аюулгүй зөвлөлийн зөвлөх нь тэр нэг үгүй Кубыг одоо хар дансан дахиад оруулна гэж байгаа. 2015 онд Обама багт гаргацсан. Куб байсан юм тэр террористуудын жагсаалт. Тэнд одоо Кубыг оруулна гэж байгаа. Яагаад гэсэн чинь энэ Мадурог дэмжиж байна. Тэгэхээр энэ Кубын империализмтай тэмцэх тагаас Америкт яриад байгаа байхгүй юу? Тэгж мэдгдэл хийж. Тэр эн чинь одоо хаа хамаагүй Венесуэлийн юм чинь халих нь байна шүү дээ. Венесуэлийн нэг улсын асуудал биш болоод наадах чинь Кубын асуудал болоод ингэж үзэх нь байна шүү дээ. Тэгэхээр ингэж хитрхи ингэж халиулж болохгүй л дээ. Тэр нэг улсын асуудлыг дотор нь шийдэх хэрэгтэй л гэж би боддог. Аюулгүй зөвлөл ордог 5 гишүүн байдаг. Тэрний 5 гишүүнээ чи 2 нь Хятад, Орос 2 чинь вето тавихад ямар ч шийдвэр гарахгүй байхгүй шнаач. За яг хөө тэрийгэ чирээд ерөнхий ассамблег нэг авч болно. За тэн дээр бол мэдээж одоо энэ Мадурог дэмжсэн шийдвэр гарна. Тэр ер нь харагдаад байгаа юм нүдэнд. Аюулгүй зөвлөн гол аюулгүй зөвлөлийн шийдвэр гэхдээ тэнд шийдвэр гарахгүй. Ягд бол консенсус байхгүй. Яг бол Америк одоо Англи, Франц энэ төр чинь бол тэр Гуайдогоо дэмжиж байгаа. Сөрөг хүчнийхний нөгөө хоёр нь 5 гишүүн чинь хуваагдаж байгаа байхгүй. 3-2-ын эсрэг гэдэг ингээд ихлэр чинь тэнийг найдлах тавих хэрэггүй л дээ. Магадгүй Европын одоо холбоо зуучлаад үгүй бол Орос нь зуучлаад энэ ямар нэгэн одоо тийм тохиролцоонд хүрч иж магадлал өндөр нүүгхээсээ илүү. Ийм л одоо нэг вариант хөлбөр байж иж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ одоо байдлыг анзаарах ажиглах ёстой л гэж би өвдө бодож байна. Энэ чинь дөнгөж эхэлнэ, энэ чинь цаашаа нэлээ явна. Яах нь одоо тэгэл гудамжны жагсаал цуглаан болох нь уу, яах нь уу, Америкийн дараагийн арга хэмжээ нь юу байх нь уу? Энэ одоо Колумб, Бразил хоёр л нийлж хагаад одоо цэргийн төрөнгөл хийн гэж байна. Тэр нь ямар одоо хөв заяанд хүрэх юм бэ? Одоо Оросууд бас юу гэж бодож байна уу? Хятадууд юу гэж бодож? Энэ чинь их олон хөлбөрүүд байж байгаа л да. Тэгэхээр энэ бүхний чинь бүгдийг нийлүүл яана гэдэг бол газар дээр нь утсан бас нэг өөр байна л да. Одоо бид чинь гадны хэвлэлийн одоо энэ источник тийм ээ энэ одоо эксролжуудыг хараад ингээл дүгнэлт өгөөд цэг тавина гэдэг амаргүй ажил та. Ийм юмнаас өөр нь холхон байх хэрэгтэй байдаг юм шүү дээ. Энэ бол дипломат хүн бол энэ одоо юу гэдгийг дэрдэмтэн хүн бол жинхэнэ баримтан дээр тулгуурлаж ижил дүгнэлт хийхгүй бол одоо энэ хөндлөнгийн хоёр дахь юм юун дээр болоод second hand information энэ дээр чинь одоо түшгэлээд дүнжлэг ийн гэдэг бол үнэхээр хэцүү шүү дээ. Ийм л юм одоо хэлээд одоохондоо. Бидний урилгыг хүлээн авч Венесуэл улстай холбоотой Латин Америкийн бүс нутаг за бүр цаашлаад өрнөдийн Оросын холбооны улсын Хятадын байр суурь гээд маш өргөн хүрээнд энэ сэдвээр ярилцсан зочин танд маш их баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ дэлхийд дахин тойм хөтөлбөрийнхөө энэ удаагийн дугаараар бид Венесуэл улсад үүсэж байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотой сэдвийг хөндлөө. За энэ сэдвээр бид Ахмад дипломатч, шинжлэх ухааны доктор профессор Төмөр Чулуунтай ярилцлаа.
Бидний хөтөлбөрийг сонгож үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа.